Эхний мэдээг хүргэе. Бөмбөр East төв Нарантуул гээд сүүлийн хэдэн жилд цөөнгөө худалдааны төв болон захууд галд өртөн иргэд эд хөрөнгө амь насаараа хохироод байгаа лээ. Цаашид зах худалдааны төвүүдийг ялгаж салгах, захын шин журмыг боловсруулах шаардлагатай байгаа юм а. Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөнөөр энэ асуудлыг авч хэлэлцлээ. Нарантуул захад гарсан галын улмаас цагдаа онцгой байдал мөн дүүргийн засаг даргаар удирдуулсан ажлын хэсэг өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм а. Галын шалтгааныг тогтоох, хөрлийн хэмжээг тогтоох ажлууд цагдаагийн албахаагчид, түрээслэгч, байцаагч нар хамтран явуулж байгаа юм а. Ер нь бол Нарантуул захын шатсан дээрх байрнуудыг улсын комисс хүлээн аваагүй байсан. 10 удаагийн албан шаардлага, 3 удаагийн акт өгч байсан зэрэг нь захууд ямар байдалтай ажиллаж ирснээ тод жишээ харагдаж байгааг шуурхай авралтаан дээр онцлоо. Энэ бол айгүй одоо хариуцлагагүй ноцтой хариуцлагагүй байдлыг болсон зүйл байхгүй. Уг болсон юм бол. Манайх сая хамгийн сүүлд тэгэхээр 2013 оны 6 сард танил шалгалт хийсэн. За энэ талаараа бас энэ барилга байгууламжуудыг ашиглалтанд өгөх, худалдаа үйлчилгээний чиглэлээр гарч байгаа зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр бас мөн энэ захлагын шугам сүлжээтэй холбоотой, захлагын шугам сүлжээтэй холбоотой энэ ашиглалтын аюулгүй байдлыг хангах чиглэлээр манайх албан шаардлага өгч ажилласан байдаг. Ер нь цаашид нийслэл үйл ажиллагаа явуулдаг захуудыг цэгцлэх шаардлагатай гэж байна. Зах худалдааны төв гэдэг хоёр өөр ойлголт. Худалдааны төв бол дотроо арай тогтой тухтай орчинд худалдаа хийхийг хэлж байгаа. Харин зах бол ил задгаа зогсоод 8 хийхийг хэлсэн. Нэг талаар гадны орнуудад бол орлого багтаа иргэдэд зориулсан хотын үйлчилгээ нь байдаг байна. Бараа бүтээгдэхүүнээ гаргаж, зарж, өөрөөртөө ажлын байр бий болгох нөхцөлийг хангасан ийм хотын үйлчилгээ байна. Хотын үйлчилгээ. Бусад хотуудад бол сайн өдрийн зах гэдэг хагас үдийн сайн өдөр болдог. Мөн одоо энэ Нарантуул эдэр шиг гэхдээ хотын захиргааны мэдлэлүүдийг ийм байнгын ажиллагаатай захуудыг хот ажилуулдаг ашигын бус үйл ажиллагаа. Ашигын бус хамгийн гол. Тийм учраас ашигын бус учраас нөгөө арилжааны шинжтэй биш, бизнесийн шинжтэй биш. Бараа бүтээгдэхүүний өн өсөж байгаа шалтгаан энэ байхгүй. Бас хотбод бараа бүтээгдэхүүний үнийг өсөлтийг зогсоохын тулд хотын захиргааны зүгээс авч байгаа арга хэмжээ шүү дээ. Гэтэл захуудын одоо энэ өндөр түрээсийн үнийг бараа бүтээгдэхүүнтэй шингээж чинь шүү дээ. Тэгээ бараа бүтээгдэхүүн ч үнэтэй байхгүй. Уг нь бол энэ бараа бүтээгдэхүүний үний одоо энэ хий хөөрөгдлийг болиулах гэдэг. Ингээд эмзэг одоо иргэдэж, орлого багтаа иргэдэж мүлждэг. Дээрээс нь бараа бүтээгдэхүүний зохиомл өргөдлийг бий болгодог. Ийм одоо хачирхалтай үйл ажиллагаа бол болсон байгаамаа. Зах бол хотоос үзүүлж байгаа нэгэн үйлчлэгээ учраас заавал түрээсгээд байхгүй, хогны мөнгөө төлөөд үйл ажиллагаа явагдаж байдаг, гадны жишгч байдаг байна. Энэ утгаараа захуудад зориулсан шин журам батлагдаж цэгцлэх ажил удахгүй хийгдэнэ. Шуурхай уралдаан дээр мөн хичээл сургууль эхлэх зам засварын ажилтай холбогдсон явуулж байгаа. Машины дугаарын хязгаарлалтын биелэлт хэрхэн байгааг танилцуулсан юм а. Энэ ажилтай холбогдсон замын ажил явагдаж байгаа зарим загваруудад хөдөлгөөнийг бүрэн хаасан байгаа. Замын хөдөлгөөнд оролцохдоо энэ нь бол бидэнд миний амьдралд хэрэгцээтэй гэдгийг манай нийслэлчүүдийг сайн ойлгодог болжээ. Энэ удаагийн арга хэмжээнд дээр бас 2 өдрийн хэвтэр 3000 тээврийн хэрэгсэл одоо энэ дэг сондгоор оролцох асуудал дээр зөрчил гаргаж хөдөлгөөнд оролцсон манай мэдээ байгаа. Тэгэхээр энэ 3000 дотроо бол ихэнх нь дийлэнхтэй бол бас орон нутгийн иргэд бас орж ирсэн хандлага бий. Тэгээ би энэ дээр бол нийслэлчүүд маань маш сайн оролцож байна. Гэтэ амралтын 2 өдөр байсан. Өнөөдрөөс ажлын өдөр бас хөдөлгөөний онцлог өдөр гарах юм болов гэсэн бас харьцангуй одоохондоо гайгүй байна. Одоо 12 зам төгжрлийн ачаалал аваад байгаа. Тухайлбал Мишель Экспогийн хажуу талын зам, 1-р хорооллын ард талын зам гэхэд далантай учраас зорчих хэсгээ нэлээд өргөн хийн, бетон цутгах учраас нэлээд сунжрах төлөвтэй байна. Өнөөдөр бүхэн өргөний уулзуур ашиглалтанд орно. Тасганы аваа хорооллын эцэс байгаа. Энэ замууд бол явна гэсэн ийм байдалтай. Энэ ажил бол үндсэндээ 8 сарын 31-ний өдрөөр бол гол ажлуудаа хийж дуусгана. Яармгийн зам байгаа. Яармгийн зам сая үзээд ирсэн цаад Төв аймгаас орж ирж байгаа дээр одоо спорт зочдлоор хүртэлх асфальт суураараа бол ороод ирсэн. Одоо гол Яармгийн гүртэ холбох ажлын хэсэг ажил маань одоо далангийн ажил дээр эд явагдаж байгаа. Энэ ажлын хүрээнд бол total инжин хийж байгаа 22.5 буюу нисэх бяа шуу гэсэн энэ зам бол үндсэндээ бяа хүртэл далангаараа орох боломж байна.
Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх учраас сургууль цэцэрлэгийн засварын ажил эд явагдаж байна. Одоогоор засварын ажил 85% байна. За сурагчдын дүрм тутсын хувьд өнөөдрөөс 1-р ангийнхны дүрм тутас сургуулиудаар үйлдвэрлэгч компаниуд нь сургуулиудаар нь нийлүүлж эхэлнэ. За тэгээд үйлдвэрлэгч компаниудын хуваарийн дагуу дүрм тутас маань нийлүүлэгдэж явна. За компаниудын зүгээс өгж байгаа мэдээлэлээр 11 сарын 1-нд бол дүрм тутасаар бүрэн хангана гэсэн мэдээлэлтэй байгаа. За сургуучийн хувьд нийтдээ багангийн сургуучид бол дүүргүүдэд бүрэн хүргэгдсэн. За түрээсээр ашиглах сургуучид дээр нэг 2 компани сургуучийг жаахан хоцорч яваа. Энэ бол 8 сарын 25-нд бас 28 гэхэд бүрэн дуусгана гэсэн юм урьдчилан мэдээлэл өгсөн байгаа. Хичээлийн шинэ жилтэй холбогдсон хичээлийн хэрэгсэл зарах захуудыг дүүрэг бүрт ажиллаж эхэлж байгаа. Энэ нь төвлөрлийг сааруулахад цаг хугацаа хэмнэхэд ач холбогдолтой ажил гэж үзэж байгаа. Энэ ажлыг дүүргүүдийн засаг дарга нар анхаарч эрчимжүүлэхийг хотын дарга үүрэг болголоо. Ерөн цаашид хотод амралтын өдрийн захыг ажилуулж байх, дүүрэг бүрт төвлөрүүлэх ажил хийгдэх гинэ. Энэ өөрчлөлтөөр өнгөрсөн жил бол төв замынхаа засыг цэвэрлээд байдаг, хотогчлт юм хийгээд байдаг. Аж ахуйн байгууллагын гадна зам альтернатив хэвээрэл удамжаа цэвэрлэхгүй, явган замаа цэвэрлэхгүй. Энэ уг нь бол бус газар бол одоо энэ яг явган зам тэр чинь одоо хэрэглэгчтэй ч гэсэн бодмоор энэ уг нь. Тийм ээ, чинь замаа альтергаагүй аятайхан байлгаад байна гэдэг чинь аж ахуйн өөрийнх нь одоо ашиг сонирхол шүү дээ, яг нарийн тав. Тэгээ явганы зам дээр бол одоо конкигаар болгож болмоор л байсан. Болцоод ингэж байгаа. Энийг жоохон бодрол дарга чангатгая. Нийслэлийн шуурхай хуралдааны талаарх мэдээллийг ч авч мөн